Баян Хонгор аймгийн Баян Овоо сумын уугуул Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын гард дэлхийн шилдэг бүх Пунцгийн Сүхбат Улаанбаатар хотын Налах дүүрэгт 1964 онд мэндэлж бага балчир наснаас бүхий спортоор хичээллэж 1988 оны улсын баяр наадмаар 6 давж өсгөдөр улсын начин цол 1990 оны улсын баяр наадамд 7 давж Монгол улсын заан цол хүртсэн. 1989 онд улсын баяр наадамд 6 давж хурц шалмгай чимэг. 1992 оны улсын баяр наадамд 7 давж шөвгийн дөрөвдүүлдэн сарвал сайжрах чимэг. 1993 оны улсын баяр наадамд 6 давж хуйрнын шуугах чимэг. 1997 оны улсын баяр наадамд 5 давж хурдан шалмгай чимэг. 2001 оны улсын баяр наадамд 6 давж үнэн зоригт чимэг тус нэмсэн. Пунцгийн Сүхбат нь үндэсний бүхий зэрэгцээ бүхий чөлөөт барилдаанаар амжилттай сайн барилдаж 1990 онд Япон улсын Токио хотод явуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Барселон Сөүлийн олимпийн шагналт 4-5 дугаар байр, дэлхийн цомын мөнгөн медаль, 1990 оны Бээжингийн Азийн наадмын аварга, 1989 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 1992 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, Монгол улсын 7 удаагийн аварга цол хүртэн тэв дэлхийд алдраа цуурайтуулсан шилдэг тамирчин эгэлгүй хүчтэн билээ. Наадмын торгон дэвжээнд уран мэхийг оролдуулж, нарлаг Монголын хоо нэрийг тэв дэлхийд цуурайтуулсан нарийн торгон ухаан эр бярыг шадралуулж, нандин сайхан чанараараа төмөн олондоо хүндлэгдсэн Хонгор нутгийн босоо хэмэр хорвоод дурсагдах Монгол бөхөө. Ансан насанд сая